За үргэлжлүүлээд хийцгээе. За одоо дил хэсэг рүү н орно бүгдээ. Дил хэсгийг нь ягаан шүрээр хийхээр байгаа. За нэг задорк руугаа 3 ягааныг хийгээд энэ талрын сүүлүүд өгнө. Яг нэмэлтнийх нь харалтаад эдэлт нь ингэж гарч ирэх хэрэгтэй шүү. За тэгээд хажуу талынх нь цэнгэр шүрлүү садург хийж өгöd. За эсрэг талын сүүлснээс эсрэг тал руу 2 цагааныг хийгээд байна. За хажуу талын хоёрлоо нь сүүлнэ. Одоо энэ хэсгийг ингээд битүүлэх гэж байгаа учраас шүртээ талынхаа садургийг хажуу талынхаа шүрлүүнд сүүллөө. Хэд хоёр дахин сүүллөө. Гэт 3 шүрлөө садург мань хэлсэн учраас одоо нэгийг хийгээд нэг цагааныг хийгээд хооронд нь зөөлөд өгнө. За. Ийм байна. За нэг тал руу 3 цагааныг хийгээд за ингээд 3 цагааныг хийсэн 3 дахь дээр нь зөөлөөлөө. За мөн адил шүртээ талынхаа садургийг хажуу талынхаа шүрлүүнд хийлээ. Одоо 2 цагааныг хийгээд үзүүн нэрэн дандаа 4 шүрээр битүүлэгдэж байгаа учраас тэрийгээ сайн тооцоолоод явах хэрэгтэй. Заавал сүүлэх дээр нь ингээд 4 шүр ингээд битүүлэгдсэн. Саяны зарчмаар хажуу талын садургаа оруулаа 2 цагаан хийлээ. За 2 дахь дээр нь садурга зөөлөд өгнө. За саяны зарчмаар 2 цагааныг 1 2 дахь дээр нь зөөлөө. За одоо дилийн үргэлжлүүлж хийн. Дилнийхаа ягаан руу садурга зөвлөлөө. Зөвлөсөн тал руугаа 2 ягаан шүрээ хийгээд өгнө. 1 2 дахь дээр нь садурга зөвлөлөө. Яа завчлаар энэ дээр садурга зөвлөхгүйгээр шүр хийснийхаа эсрэг хажуу талынхаа цагаан руу нэг садурга зөвлөд өгнө зүг. Тэгээд хажуу талынхаа цагаан руу зөвлөд. За ингээд 2 дахь нь мөн адил зөвлөө. Ингээд дээр нь гараад ирнэ. За нэг цагаан шүр хийлээ. Оронд нь садурга зөвлөл. Ингээд үзүүний хэсэг минь гарч ирж байгаа. За одоо дэлгэдэг хэсгийн эсрэг талын садург руу 3 цагааныг хийгээд өгнө. 1 2 3 дахь дээр нь садурга зөвлөлөө. За саяны зарчмаар ягаан садурга зөвлөлөө. Зөвлөсөн тал руу 2 ягааныг хийгээд хийсэн садурга
цагаан руугаа сүглээд өгнө. За хажуудлын цагаан руу саяны садорка хийлээ. За одоо садорк маань нэлийн богиносж байгаа учраас бүгдээ энд нь цангидж төгсгий. За 2 цагааныг хийлээ. За энд нь 2 болоод цангидаад байна. Сайн чангалаад өгөх хэрэгтэй. Тэгэд зангидагдсан байгаа. Хажуу талынхан сая сүүлсэн тал руугаа садорка татаж гаргаж ирээд нэгээс татад шүрэн дотроо ингээд зангидсан хэсгийг ингээд нуугаад өгөх хэрэгтэй. Яа тэгээд буцаагаад ганц 2 шүрлэн ингээд цааш нэг хэсгээд сүглээд өгөх юм бол ингээд буцаад задрах нь багасна гэсэн үг. Яа тэгээд ингээд тасгал. Сайн зарчмаар ингээд их бий болон үзүү хэсэг нь ер нь хийгээд явж байна. За садорка тастаа бэлдсэн. Одоо үргэлжлүүлээд садорка шинэрлэлцгээе. Төгсгсөн хэсгээс 2 шүрлэн хэлээд өгнө. Садорка тэмцүүлж байгаа. Одоо 5-аар нэг тал руу 3 цагаан шүр хийлээ. 3 дахь дээр нь садорка зөвлөл. Чангалаад өгье. За ингээд текстэн орж ирж байгаа учраас чихийг нэг тал руу 3 цэнхрийг сонголоо. Цагаан шүрлүүгээ сэртлээс нь сүглээд байна. За ингээд нэг талынхан чих нь орж ирж байгаа. Энэ талынхан нүдийг мөн хийчихээ. Сүглэн тал руугаа нэг хар шүр хийлээ. Таван шүр хийлгэснийхаа доод талаас нь дээш нь сүглээд өгнө. Тэгээд нэг сүглэн сүглөө. Чихнийхэн доод цагааныг зөвлөө. Тэгэд сайтар чангалаад өгнө. За ингээд нэг талынхаа нүд нь зөвлөдөд гараад ирсэн. За одоо дэлгнийхэн энэ 2 талын цагаан шүртлэгийг зөвлөд өгөх хэрэгтэй. За камерлаар төлөв. За тэгээд дээд гэсэн ингээд 5 дуурах хэрэгтэй учраас одоо 2-ыг сүлснийхаа эсрэг талын садорканд 2 цагааныг хийлээ. 2 дахь дээр нь зөвлөлөө. Чангалаад хөр ингэж харагдана. За нэг тал руу 3 цэнхрийг зөвлөнө.
5 цэгийг зөвлөлөө. Цагаан руугаа эсрэг талаас нь зөвлөд. Гэт дээрээс нь харах юм бол чих нь ингэж харагдана. Хажуу талаас нь харуул ингэж харагдана. За одоо чихнийхээ эсрэг талынхаа нүүдийг хийх гэсэн үг. 2 цагаан шүрлүүн сүвлээд өгнө. За ингэж 2 цагаан шүрээлээ. 2 дахь дээр нь садурга зөвлөн. За ингэж тавар нүдийн мөн адилхан хийцгээе. Доод хэсгийг ингэж харуул. Ингээд харуул доод хэсгийн садург руу харамгийн шүрээ хийж байна. Шанглаад чихнийхээ доотлын цагаан руу садургыг зөвлөлөө. Буцаагаад тойруулаад аваад ир. Ингээд садэрч авлаа тэгээ. Хоёр талынхаа чихэн бэлэн болсон. Тэгээд хошуу хэсгийн хэсэг нь орох гэж байна. Хоёр цагаан руу сүгэлсэн, нэг цагааныг хийлээ. Хооронд нь садургай зөвлөө. За нэг юм харагдчихна. За нэг талаа нь 3 цагааныг хийлээ. Гурав дээр нь садургай зөвлөө. Нүднийхээ хэсгийн хажуу талын цагааныг зөвлөрлөө. Эсрэг талынхаа 2 цагааныг хийгээд өгнө. За одоо нүднийхээ харалтаа энэ үзүүнээс доороос ирж байгаа энэ цагааныг зөвлөөд дахиад 2 цагааныг хийгээд зөвлөнө. Нүднийхээ хажуу талын цагаан руу хийж өглөө. Дахиад дээд хэсгийнхэн цагаан руу нээж өглөө. Ингээд хоёрлоо зөвлөсөн учраас одоо нэг цагааныг хийгээд зөрүүлж өгнө. Хооронд нь зөвлөсөн. За ингэж харагдчихэв. Урдлын хошуу гэсэн бүдрийг ягаан өнгөрөөж өгнө. Нэг талаа нь 3 ягаан хийлээ. Гурав дээр нь садурга зөвлөө. За ингэж харах юм бол чихнийхээ харалтаа цагаан руу
садурга зөвлөлөө. Одоо эхлээд нэг харъя. Харыг хийсэн. Хоёр дахь гэрний ягааны хийгээд садурга зөвлөлөө. Дорн цэдэр чангалаад явбал зүгээр шүү. Хоёр ягааны хийлээ. Хоёр дахь гэрний садурга зөвлөлөө. За ингээд энэ видео хөшөө хэсэг нь хамаа гэсэн ингээд бэлэн болж байна. Сайн тулгаад таслаад явчихъя. За ингээд морины маань эрхий их би хэсэг ингээ гараад ирсэн. Одоо бүгдээрээ хөлөө инээ. Одоо энэ 5-5-аар хэлхэгдсэн энэ дөрвдөр хөлнүүд нь орж ирнэ гэсэн үг.